Хүмүүс нас барахынхаа өмнө юунд хамгийн ихээр харамсдаг вэ? Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн харамсдаг талаар нэгэн совилогчийн ярьсан түүхээс. Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон сонирхолтой түүх сонссондоо тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догтлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн мөч тулахад өвчтнүүд бүгдийг мартаж уучилдаг. Би өвчтөн бүртэйгээ ярилцахдаа нэг зүйлийг заавал асуудаг байлаа. Та энэ амьдралдаа юунд хамгийн ихээр харамсаж байна вэ? Тэд өвчин зовлон, царай зүс, ааш зангаараа тэс өөрч дээрх асуултын хариулт ижил байсан юм аа. Нэг хэн нэгний хүсэлт хүлээлтээр биш, өөрийн хүснээр амьдрсан ч болоосай. Хүн бүрийн хамгийн түрүүнд хэлдэг хариулт нь энэ байлаа. Амьдрал нь дуусах тэр мөчөд эргээд харахад тэр үед ганц удаач болов өөрийнхөөрөө шийдэх минь явдаа гэсэн бодол өөрийн ирэхгүй орж ирдэг. Учир нь бусдын хэлсэн анхааруулга сануулгаас шалтгаалan мөрөөдлөө биелүүлэх олон боломжийг алддаг аж. Эцэг их эхнэр нөхөр үр хүүхдүүдийнхээ хүлээлтэд эзэн болохын тулд өөрийнхөө хүслээр байж чадаагүй нь хамгийн харамсмар зүйл байжээ. 2. Юуны төлөө ингэдэлэх ажиллаваа. Энэ бол эрэгтэй өвчтнүүдийн хамгийн том харамсал. Тэд гэр бүлийнхээ ирээдүйн төлөө зүтгэсээр үр хүүхдүүдийнхээ өсөж буйгч анзаараагүй өнгөрсөн. Мөн хайртай гэрээгээ ганц бие ээж шиг амьдруулсан байдаг ба эцэст нь баггүй амжилтанд хүрчээд хүүхдүүдээ эргэн харах цагт тэд хэдийн холдон отсон байдаг аж. Хэтрүүлж ажилласандаа харамсаж өөхөх цагт өөр дээр нь хизээж ирэхгүйгээ мэдгдсэн үр хүүхдээ хүлээх өвчтнүүд. Гэвч тэд энэ бүгдийг ирэхгүй гэдгээ мэдгдсэн тэр хүмүүсийн төлөө л хийсэн шүү дээ. 3. Өөрийн бодол, мэдрэмжээ ил хэлэх зориг байсансан болж. Олон хүмүүс бусдад инх тайван харилцаатай байхын тулд шүтээ зугаад өнгөрдөг. Түүнээсээ болоод бусад бүхэл өөртөө ч үнэнч байж чаддаггүй. Энэ байдалд амжирсаар би юу хүсэж байна вэ? Биш, би юу хийвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй байх вэ? Юу гэж хэлвэл намайг ухаалаг юм а гэж бодох бол гэсэн нөхцөл байдал тааруулдаг болчихсон байдаг. Харин хөгшрөх тусам өөрийгөө бүрэн илэрхийлж, уурлаж бухимдах үедээ уурлаж, гомдох үедээ гомдож байх нь явдаа хэмээн харамсдаг байна. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлснээр тухайн үед хэд хэдэн хүнийг бухимдуулж болно. Гэхдээ өөрийн зангаа нугаагүй учраас тэр хүмүүст хизээд үнэн төрхөөрөө байдаг гэдгээрээ үнэлэгддэг. Хүмүүс чамтай яаж харилцаа мэддэг болно. Хамгийн гол нь чиний амьдралд худал харилцаа гэж үгүй болох юм аа. 4. Найзуудаасаа харьцаагаа таслах хэрэггүй байсан юм. Эмэгтэйчүүдийн хамгийн их сонгосон хариулт энэ байлаа. Үр хүүхэд, гэр бүл, ажил гэсээр найз нөхдөд орхиж, уулзгаа болж, нэг л мэтгэд харилцаа нь холдсон байдаг. Харин хамаг бүхнээ зориулсан үр хүүхэд нь том болж, тустай гарахын цагт ганцаардлыг хамгийн ихээр мэдэрч, бие шагнасаар байгаад өвдөх үе бишгүй. Эцсийн мөчөө хүлээж буй хүмүүс нэгэн цагт үргэлж хамтдаа байсан найзтайгаа уулзах хүсэлтийг ихээр тавьдагч уулзаж амжихгүй өнгөрдөг байлаа. 5. Би өөрийгөө аз жаргалтай амьдрахыг зөвшөөрсөн ч болоосай. Ийм хариулт авна гэж би огт бодоогүй байлаа. Тэд өнгөрсөндөө зууралдаж, өнгөрсөндөө хүлэгдэж, өнгөрсөндөө харамснаас болоод одоогийнхоороо амьдрах боломжоо алддаг байж. Хэн нэгнийг аз жаргалтай байлгахын тулд гэхээсээ илүү өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд юу ч хийхгүй байсаар энэ насыг барах үедээ харамсах нь хичнээн харамсалтай вэ.
Хүн хизээ өөрийнх нь эцсийн мөч эрхийг мэдэж байх үедээ бусдын бодол санааг жигнэсээ хамаархаа болдог. Үнэн дээр маргааш биднийг үхэл хүлээж байгаач юм билүү хинч мэдэхгүй шүү дээ. Муу амлах гээгүй юм шүү. Гэхдээ л хизээ юу болохыг хинч мэдэхгүй байхад аль хэдийн болоод дуусчихсан өнгөрсөн хизээ ирэх нь мэдэгдэхгүй ирээдүйн хайр дурлал амьдралд чинь тэгтлээ нөлөөлж чадахгүй хамгийн амархан өөрчлөгдөж зүйлсийн нэг болох бусдын бодол бүх сэтгэл эрч хүч энерги зарцуулах нь яг юуны төлөө юм бэ? Харин түүний оронд маргааш бүх зүйл дуусчихж мэдэх юм шиг зоригтой шийдвэр гаргаж өөртөө үнэнч байж энэ ертөнцийг орхитоо сэтгэл хангалуун харамсах зүйлгүй байсан хамаагүй жаргалтай биш гэж юу? Хэрвээ чи ч гэсэн өнгөрсөндөө харамсахыг хүсэхгүй байгаа бол одоогоор л амьдр. Харамсал гэдэг зүйлийг амьдралдаа байлгахын тулд зүгээр л хий. Яг одоо ямар байна түүнийг л хий. Ихэвчлэн өнгөрсөн босон тэр зүйлдээ харамсаад л байдгаас биш. Чамд юу авчирсныг нь бодож ч үзээгүй байдаг. Тэр үйл явдал болсон учраас л чи илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү туршлагатай. Өнөөдрийн чи бий болсон шүү дээ. Тийм болохоор чамд тусалсан харамсмаар өнгөрсөнд ч талархаад байх ёстой газарт нь үлдээ. Анхаарал тавьсанд баярлалаа.